iOS 15.7.4 апдейт гарсан байна. Энэхүү апдейт нь iPhone 6s, эхний үеийн iPhone SE, iPhone 7 гарцнууд дээр л гарсан мэдээлэлгүй аюулгүй байдлын ийм апдейт гэж бол ойлгож болно. Apple-ийн сайт руу ингээ орох юм бол та нарт бол харагдана. За 15.7.4 дээр одоо accessibility хэсэг дээр бол одоо тийм мэдээлэлгүй аюулгүй байдлын кодны сайжруулалт орсон гэж байна. Календар дээр орсон юм байна. Камер дээр орсон юм байна. Com Center хэсэг дээр бол орсон юм байна. Find My дээр орсон гэж байна. Font Parser дээр орсон гэж байна. Identity Services гэдэг дээр орсон гэж байна. Image.io гэдэг дээр бол ингээ хоёр орсон байна. За бид нар аягүй сайн мэдэх kernel өвлөн системийн ард ажиллаж байгаа хамгийн чухал зүйл гэж байдаг. Аппликейшны ардтай тэрэн дээр ингээ хоёр орсон гэж байна. Model.io гэдэг дээр нэг орсон байна. Network Extension гэдэг дээр нэг орсон гэж байна. Shortcuts дээр орсон байна. За WebKit буюу ардталтаа ингээ интернет ашиглаж ажилладаг аппликейшн буюу App Store одоо iTunes Store гэдэг тийм юмнууд байгаа. Аппликейшн тэдэр дээр ингээд нэмэгдэж бол одоо ийм кодын сайж орсон гэж байна. За тэгээд Apple яг нэмэлтээр ингээд хоёр одоо газар ингээд туссан гэдгийг бол одоо additional recognition гэдэг хэсэг дээр бол тэр их тэр хүмүүс ингээд assist хийж орж ирсэн шүү гэдгийг нь бол дурдсан байна. За дараагийн iOS 15.7 үеийг гарах вэ гэж бол асууж иж магадгүй. Энэ нь бол одоо дараагийн гарах iOS 16 5-тай бол одоо яг адилхан нэг өдөр бол одоо гарна гэж бол бодож байна. Тэгэхээр ойролцоогоор бол 4 сарын сүүлээр эсвэл 5 сарын эхээр бол одоо iOS 16.5 гарахад тэрнтэй цуг бол гарна гэж бодож байна. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За яг энэхүү хэсгээрээ одоо л яг одоо сүүлийн 7 хоног ч юм уу ер нь сүүлийн үед ер нь Apple-тэй холбоотой ямар зүйлс болж ийн гэдгийг бол одоо ярих хэсэг бол болгож байгаа. За ингээд ер нь цаашдаа үйлний систем дээр нэмээд одоо тухайн үед ялчгүй яригдах хэрэгтэй болж байгаа юм одоо Apple холбоотой одоо дайжгүй сэдв одоо гараад ирвэл тэрийг ингээ үйлний системийнхаа бичлэгнэр бол нэмэлтээр болно гэж бол оруулж ахаар бол шийдсэн байгаа. За бидний одоо аль сайн мэдэх одоо Apple Music гэдэг аппликейшн байгаа шүү дээ. За тэрнтэй адилхан дөнгөж сайхан одоо ямар шинэ аппликейшн нээлттэйсэн бэ гэхээр одоо Classical гэдэг одоо шинэ юм аппликейшн орж ирсэн. Энэ болохоор зөвхөн одоо классик хөгжмийн урсгалын одоо юм одоо хөгжмүүдийг тийм үү сонсохыг хүсвэл одоо энэ аппликейшнийг татаад сонсохны мэдээж хэрэг төлбөр төлнө. За тэгээ дөрөв хэсэгтэй бол байсан яг ингээд ямар яг одоо тий юу хайж ийн гэдгийг бол эндээс хайгаад лиз нав гэдэг нь болохоор шууд одоо сонсыг одоо хэрвээ төлбөрийн төлсөн бол шууд одоо энэ хэсгээр байгаа зүйлсүүдийг шууд сонсно. За тэгээ ингээ хайхтаа ямар каталогоор одоо плейлист дээр тий яг ямар хүмүүсийнхаа эсвэл ингээ ямар хөгжмийн жимсгээр нүвэ хүртэл гэдгийг нь бол ингээ хайж болж байгаа болдсон байлээ. Тэгээ library хэсгээр бол мэдээж хэрэг чиний одоо ямар дуу татсан тэр чинь одоо ингээ шууд ингээ ангилагдаад чиний library хэсгээр бол харагдана. Тэгээ get started гэд дарах юм бол төлбөрийнх нь хэмжээ харагдах л та тий. Одоо жишээ нь зүгээр нэг хүний хувьд сарын $549 бол төлөх юм аа. Тэгээд эхний сар нь бол үгүй гэж байна. Тэгэхээр би энийг бол нэг ашиглахгүй болохоор төлбөр нь бол төлөхгүй. Тэг ямар ч байсан одоо ийм дефолт сууж ирэхгүй ч гэсэн одоо ийм аппликейшнтэй бол ингэ болж байгаа юм байна. Тэгээ та нар ингээд их хэрвээ хайх юм бол Classical буруугаар ажиллаа. За зүгээр ингээ хайгаад Apple Music Classical одоо манай аппликейшн зүгээр Apple Music одоо энэ саяны гарсан чинь болохоор Apple Music Classical гэж байгаа. Тэгээд энэ аппликейшнийг суулгахын тулд дор хаяж iOS 15 хэдийг шаардж илаа. Тэгээд iOS 15 4-ийг бол шаардж исэн. iPod Touch-ийн хувьд iOS 15 4 юм байна. Тэгэхээр ер нь бол дор хаяж iOS 15 суудсан бол iPhone дээр сууна гэсэн үг. Бид энийг анх гаргахт нь бол юу гэж хайж исэн. iOS 16 4-өөс хоош гэж бол айжсэн. Тэгсэн чинь арайч тийм биш бас. iOS 15 4 гэж бол одоо шаардлага нь бол ерөөсөө тэр юм байлээ. За тэгээ iPhone-ы гэж заасан юм байна. Үйлдвэрлэлийн системээс гадна тийм зөвхөн системийг л заасан байгаа юм. Тэгэхээр бол яг утас голно гэсэн юм байхгүй. Зөвхөн системийг iOS 15 суух боломжтой. iOS 15 4 суух боломжтой. Одоо суудсан iPhone байх юм бол энэ аппликейшнийг бол ашиглаж болох юм байна. За дараагийнх нь ярих хэсэг нь болохоор Apple-ийн сайтанд Apple-ийн үндсэн сайтн дээр одоо яг менюнууд дээр нь ингээд яг маус явуулах юм бол шинэ hover effect бол орсон байлээ. Одоо чинь store гэдэг дээр очих юм бол одоо ерөнхий бүх одоо тий store-той холбоотой юм ингэж гаргадана. Mac дээр очих юм бол iPad-н дээр очих юм бол ингээд дээр нь ингээд очих юм бол hover-лоод ингээд очих юм бол одоо ингээд яг тэрнтэй холбоотой менюнууд нь өөр автоматар ингээд бол бууж байгаа. Зөвхөн маусаа дээр нь л одоо ингэж барих юм бол одоо ийм бол гарч байгаа. Өмнө нь бол яг ийм байгаагүй. Одоо сая ойролцоогоор нэг хүсрээл нэг
3-4 хоногийн өмнө ямар ч үсэн ийм өөрчлөлт бол орсон. Тэгээд энэ нь л яг бас дэжгүй гэж бол надад бол санагцсан. Өмнө нь ийм байгааг заавал дарж иж тэр тухайн миний үнэтэй очиж. Одоо энэ л арай нэг те жоохон сүүлийн юм шиг мэдрэгдэж байгаа. За тэрнээс гадна бас юу вэ гэхээр одоо iPhone 14 маань дөнгөж сайхан бодон ингээд 6 дахь өнгөнө нь тийм 6 дахь шинэ өнгөтэй болсон. За өмнө нь бол тийм үү одоо би саяны намар бол Midnight гэдэг өнгө бол гарсан шүү дээ. За тэгээд сая Starlight гарсан мэдээж хэрэг. За тэгээд Product Red тэг гарсан, Blue гарсан, Purple гарсан. За тэгээд саяны шинэ өнгө болох одоо шар өнгө нь бол нэмэгдэж орж ирсэн. За тэгээд энэ яг хэсэг дээр нь бол яг шар өнгийг нэг онцлсан. Одоо бүх тайлбартай бүх үзүүлэлтүүдийг нь харуулсан яг шинэ хэсэг дээр дандаа шар өнгийг нь бол ингэж яг тодтогч одоо энэ хүртэл шаргачих шиг те. Энэ бичиг хүртэл шаргах шиг, энэ шар юмнууд нь хүртэл эдэр шаргах шиг те. Энэ дээр нь хүртэл шар цамцтай унжих шиг те. Энэ машинууд нэг баахан шар юмар рекламцсан л юм нэг баахан шар юмтай юм болсон. Тэгээд тэрний өмнөх жил ер нь бол яг нэг хавар хавцаа 3 сар хавцаа яг одоо дефолт загварынхаа өнгийг ингээд яг шинэ нэг нийшрэх өнгийг нэмээд идэг. Тэгээ iPhone 14-ийн хувьд энэ одоо хавар шар өнгө бол нэмэгдлээ. Тэгээд надад бол нэг гоё санагдаагүй. Гэхдээ бас аюу дайжгууд харахад дайжгүй л харагдчихсэн. Тэгээд ямар ч юм шинэ өнгөтэй боллоо.